Сайн мэцгааны үзэгчдээ 60 телевизийн 23 асуулт влог эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид Дорнод аймагта хамгийн олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа мэргэжлийн зураач багш Саран Заяагийн модерн арт урлагаар аялах гэж байна. За ингээд хамтдаа аялцгаая. Сайн уу? За ажиллан сайн уу? За ингээд танай хүүхдүүдийн гоё модерн арт урлагтай танилцахаар ирсэн байна. Ингээд баярлалаа. Хамтдаа танилцгаа. За баярлалаа. Дорнод аймгийн хамгийн анхны зургийн урлан модерн арт урлагийн багш за Саран Заяатай бүгдээрээ уулзж байна. За ингээд Саран Заяа өөрийгөө танилцуулаад бас энэ урлагаа хизээ нээсэн бэ? Анх бас яагаад нээх болсон талаараас үзэгчдэд танилцуулаа л тий. За сайн байцгаана. За намайг Ягчгийн Саран Заяа гэдэг. За манайх болонгууд Дорнод аймгийн хамгийн анхны зургийн дугуулангаар онцлог. За 2016 онд гэр бүл хүүхэд залуучууд төвчлийн газар буюу хуучнаар хүүхдийн төлөв төв дээр манай дугуулан үүсгэн байгуулагдчихсан. За тэгээд одоогоор ингээд 7 жил гараа ингээд үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа. Анх сургуулаад төгсөж ирээд 22 настайгаас анх ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд 16 он үүсгэн байгуулсан юм бүр хар багын юм зургийн дугуулан нэгээд багшлах зорилготой. Бүр яг тэр нэг мөрөөдөлтөй хөтлөгдөд өөрийнхөө зорилготой ингэж үүсгэн байгуулсан. Шавнырын үед ер нь давхарцсан тоогоор хэдэн шавтай байна. Бас шавнырынх нь гаргасан том амжилтуудаас дуртай. Тооны хувьд болонгод ер нь барагцаагаар л хэлэх байх. Тэрнээс бусдаар бол яг тооны хувьд байнгын хэлбэлцэлтэй байдаг гэсэн. За тэгээд манай шавнар болонгод би ингээд 7 жилийн хугацаанд бол маш олон оюутан бас ингэж бэлтгэж гаргасан. За манай анхны шавнар бол жишээ нь шүтээсээр бол дизайнерын инженер дизайнер ингээд бэлтгэдэд ингээд гараа авчихсан байгаа. Хараахан төгсөөгүй байгаа. Тийм шавнар байгаа дээр. Тэгээд за манайх болонгууд Дорнод аймгийн Усын цэгүүний 1-р сургууль зохион байгуулдаг урлал дизайн гэдэг юм том дүрслэлийн юм урлагийн наадам бол тий олимпиад шиг юм тий масс уран зургийн төрөл гэдэг уран зургийн төрөл компьютер график дизайн тэгээд чөлөөс тэмцээний төрөл гэдэг ингээд бүх насных ингээд шаттай байдаг. За би энэ болонгууд энэ жил болонгууд би 45 хүүхэд бэлдээд манаас 10 гаруй медальтай 1 гран при шагналтай шилжиж явах цомын авсан байгаа. За тэгээ улс руу бас маш олон олимпиад дээрээс нь татврын зургийн уралдаан, улсын массын зургийн уралдаануудад бас аягүй сайн амжилттай оролцдог. Тэгээ ерөөдөө бол маш олон жил суралцж байгаа учраас бас шавнараараа олон жил сураагүй ч гэсэн те 1 сарын хугацаанд суралцж байгаа ч гэсэн ер нь хүүхдүүдийн ур чадвараар би багшны хувьд бол маш их бахархдаг. Нөгөө багштайгаа 4 жил байсаар гад яг нөгөө багшгийн юм болсон шүү дээ. Яран. Манай зургийн дугууланд явахын үр дүн болонгууд хамгийн түрүүн чухал зүйл бол уусгалт. Уусгалт нь болонгууд зургийг үнэхээр чанартай үнэхээр гайхалтай харагдуулдаг. Уусгалтаар л ижиж ер нь зураг бүрддэг байгаа. За хоёрт болонгууд бид нарыг сууд сургадаг. Сууд сургах нь болонгууд хүүхдэд аягүй хүмүүлдэг дээ. Тэрийг нь болиулаад айл болох юмдаа шамдуулаад ихийг сайн зургадаг. За тэгээд манай зургийн дугуулангийн уур амьсгал нь болонгууд цаанаас ингээд нийтэж нөхөрсөг байдаг. Тэгээд яагаад вэ гэвэл багшийн харьцаанаас маш их чухал идэг. Манай багшийн харьцаа бол үнэхээр сайхан тий. Манай багш ер нь бол 4 жил сурж хахад надаа ер нь ууралж байгаагүй. Ер нь би уурлаач үзээгүй л тий. Өнөөдрийн хувьд бол яг хүүхдүүд маань ангиа сонгохдоо цаг цагаа өөрсдийнхөө боломж цаг заваараа ирээ суучж гинөө эсвэл ингээд төвшин гэж байх зурах чадварын төвшин. За төрөнгээр нь анги хуваалж гинөө эсвэл хүүхэд маань ийм байгаа. Нөгөө нэг хичээл цагийн сонголттой байдаг.
Жишээ нь манайх болгонгууд 7 оны 3 өдөр хичээлдэг. Нэг удаа орохдоо 2 цагаар сард 12 удаагийн оролт хичээлийг 24 цагийн сургалт ингээ байдаг байхгүй юу? А тэгэнгүүт нөгөө нэг хүүхдүүд хичээлийнхаа нөгөө чөлөө цагаараа ирдэг учраас ямар ч насны хүүхэд одоо холдос суух боломжтой. Тэгтээ жишээ нь 6 настай 2 хүүхэд байлаа гэхэд төвшин өөр ээж болно. Нэг хүүхэд нь агашнаас эхлэх байж болно. Нөгөө хүүхэд нь төрөлхийн хөвгөлтэй хүүхэд байж болно. Тийм болохоор 6 настай гэд хоёулангийн ижлэхэн зурулах биш. Гол нь миний хувьд болгонгод ягаад ачааллаа нэг ангилж өрдөө 10 хүүхэд авдیں۔ Ягаад ачааллаа ихсэгдэхгүй мэ гэхлээр би нэг хүүхэд тус бүрд ноорог цаасан дээр зурж үзүүлдэг. Тэгэхээр юу гэж байгаа юм хэрэг төвшин тодорхойлоод төвшин дээр одоо төвшин тодорхойлоод төвшин дээр төвшин агсан сургалтыг одоо бий болгодог гэсэн үг. Тэгэхээр хүүхэд болгон өөр зураг төвшөндөө тохирсон зураг зурдаг учраас би 10 хүүхдэд 10 өөр төрлийн хичээл 2 цагийн дотор заадаг гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор манайх болгонгууд цөөн хүүхэдтэй тэгээд чанартай сургалтыг ингэж илэрхийлдэг. Хүүхэд болгонтой тулж ажилладаг. Тийм яг зөв. Тэгээд ноорог цаасан дээр зурж үзүүлдэг маш том давуу талтай. За манайх болгонгууд 4, 5, 6 настай хүүхдүүдэд зориулсан багц сургалт гэж байдаг. Энд болгонгууд зурлагын хичээл, усан бодлогын хичээл, баримтын шаврын хичээл гэсэн 3 хичээлийг үздэг. За манай шүүдрээ маань болгонгууд зурлагын хичээлийнхаа дэвтрийг одоо ингээд та бүхэндээ харуулахаар авчирсан тийм ээ шүүдрээ. За энэ би болгонгууд ингээд багш нь зурж үзүүлэнгүүт хүүхд маань 5 удаа ингэж зурдаг. За ингэснээр дүрс зураасаар одоо амтан бүтээж ингээд зурснараа тухайн зурлагыг 5 удаа зурхад хүүхэд маань чэдэлждэг. Чэдэлсэн мэт тийм шүү дээ. За ингээд чэдэлждэг. Чэдэлсэн зурлага маань яах вэ гэхээр ирээдүйд яаж хэрэгтэй болох вэ гэхээр дараа нь нөгөө зургийн уралдаан болонгууд тий зохиомж хийгээд тухайн нөгөө зурлагууд маань санаанаас өөрөө буугаад одоо ингээд өрслөгдөд одоо эрс өнгө сайжраад ингээд ороод ирдэг учраас манай 4, 5, 6 настай хүүхдүүдэд ялангуяа энэ хичээлүүд ингэж төлхөө ордог байгаа. За тэгээд анх нөгөө өсөг сурж байгаа хүүхдүүдтэй багшийнхаа бичснийг дагаад мөрөөр нь бичдэг шиг мөн адилхан бас зурлага сурж байгаа хүүхдүүднээс зураг олон удаа зурж өөртөө хөвшүүлдэг юм байна тийм. Шүүдрээ маань олонгууд 2 сар хичээллээд дараа багтламжаа аваад дараагийн шат руу шилжчихсэн байдیں۔ 8 төрлийн хичээлийнхаа шат руу шилжчихсэн гэсэн үг. За тэгээд тэр шатныхаа одоо хар зургийн хичээлийг одоо энэ дэвтэр дээрээ өргөжүүлээ зурсан байна тийм. За тэгэнгүүт анхаар шатны хар зургийн хичээл болонгууд яах вэ гэхээр энэ. За анхаар шатны хар зургийн хичээл маань ингэж эхэлж байгаа юм байна. За дараагаас нь ингээд анимын хөдөлгөөн, охины гоо бүжиглж байгаа охины хөдөлгөөн. За өөрөө аним сонирхдаг охин учраас анима тухайн хичээл дээр 3 сарын 12-нд зурсан байна. За гэх мэтчлэн одоо ингээд хар зураг руугаа ингээд хамгийн сүүлд хар зураг дээрээ зурсан зураг нь энэ зураг байгаа даа тийм ээ. Уран зураг, баримтлын шавар, body art, тэгээд кэстэн дээр зурах, цамц сэдрэн дээр зурах. За юуны илүү гоё, юундээ илүү дуртай? Уран зураг идэрт дуртай. Уусгалт идэр хийгээд гоё юм идэр зурах нь хамгийн гоё санагддаг. Ирэхэд багш маань мэндэлж тэгээд бүгдээрээ хамт гоё тоглодог. Би нөгөө жоохноосоо зурах идэр дуртай байсан. YouTube-ээс идэр гоё зураг хараад зурах дуртай байсан болохоор зургийн дугууланд орсон. Тэгээд зургийн дугууланд орсноор миний зурах чадвар сайжирч бас гоё зурдаг болсон. Би 5 дугаар сургуулийн 6-гийн ангийн сурагч Гэлэн гэж байна. Би дан хар зургаар явж байгаа. Одоо энэ зураг хийж байна.
Энэ зургийг ердөө 2 цагийн дотор өнөөдөр зурсан юм уу? Гоё зурсан юм шүү дээ. Энэ ямар утгатай зураг юм бол энэ хоёр юм те? Багшийн уртлын зураг би энэ артлын зурсан. Ямар мундаг зурсан. Багш магшийнхаа зургийг бол яг дөөрөж зурж ш те. Надад угууланд явахад их гоё санагддаг. Би яг мөрөөдлөө дагаад явж байгаа. За өөрийнхөө мөрөөдөлд хүрэхийн тулд ингээд зургийнхаа дагууланд яваад энэ багштайгаа очирсан те. Багшийнхаа талаар асуул. Багш их гоё сэтгэлтэй. Амар гоё яштай. Тэгээ ер нь намайг дандаа хүрхэн гэждэг. За мэд өөрийгөө танилцуулаарай, зургийнхаа дагууланд яваад хэр удаж байгаа вэ? Энэ бас зургийн хайчилбар бүтээл хийдэг юм байна те? Би нөгөө 1-р сургуулийн 6-гийн ангийн санууж ингээд тэгдэг. Би нэг дууланд 2 сар явж байгаа. Багш нөгөө ингээд зурч үзүүлээд тэгээд багшийн зурж үзүүлснээр нь зураад тэгээд X-лээд хайжилдаг байхгүй нөгөө хайжлах хэсгээ X-лээд 8 хичээлийнх нь нэг төрөл хичээл нь явж байгаа гэсэн үг байна те. Одоо энэ бол нөгөө хөрхэн бэмби шүү дээ те. Нэг хайчилж байгаа. Одоо би энэ юмхийг уусгалтын техникээр зурж сурч байна. За тэгээд энэ зургийн талаар тайлбарлах юм бол би энэ зургийг анх яаж ийсэн аав ээж хоёроо гэж одоо зурж ирсэн байхгүй юу? Аав ээж хоёртоо зориулаад тэгэнгүүт энэ зураг нь болгоод 2 хос шив байгаа. Тэгээд яагаад ч харангууд ингээд харангууд манай аав ээж хоёр санаанд орсон учраас тэгээд би энэ хоёрын шууг ингээд буулгаж зурсан байгаа. За зурсан зургийнхаа ингээд ард гарахад те ингээд бүтээлээ ингээд харахад чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Ер нь зургаас яг хамгийн гоё ямар мэдрэмжийг авч чаддаг вэ? Зургаасоо зүгээр л ингээл харангууд л ингээл цаанаас мишээгээл те амар гоё олоо тэгэл тэгээд зураг дуусахаасаа хизээ дуусах уу гээл дандаа ингээ боддоо штэ энийг юм ихлүүлвэл хүмүүс угаасаа тэгж боддог те яг тэр шиг ингээ зураг дуусах чигууд ямар мэдрэмж авах хоол гээл амар догтолт олж байгаа бол ингээ зураг дуусангууд зүгээр ингээл амар гоё цэлмэг тэнгэр харагдаж байгаа юм шиг амар гоё цэлмигээл өста нэрэ би ийм зурдаг болцсон юм уу өста гоё олжээ гээл боддог гэтээ яалцчгүй ингээ тэр зураг ингээд хэдэн сарын дараа ч юм уу харахаар ингээд дутуу хэсэг нь харагдаж эхэлдэг. Тэнгүүд за илүү сайжрах хэрэгтэй мэн гэж хувьдаа боддог. Зургийн дугууланд явж байгаа хүүхдүүд бас сэтгэлдээ маш хөөрхөн ярьж байна л да. Маш их үр дүн гардаг. Үр дүнд нь бол ийм чадруудыг суралцж байна гэд. Тэгээ багш хүний хувьд болохоор одоо хүүхдүүдтэй зааж сургасан зүйлийнхаа үр дүн үзнэ гэдэг бол маш том бахархал нь байдаг тий. За тэгэхээр одоо энэ танхимд байгаа зургууд бол сурагчдын бүтээлүүд байгаа. Сурагчдын л ер нь нөгөө үр дүн байгаа гэж харж штэ тий. Тэгэхээр энэ одоо бүтээлүүдийн талаар бас ярил. Үеийн шавнар маань болонгууд нөгөө бүтээлүүдээ ингээ аваа явцгаацаа яг одоо ингээ суралцж байгаа, олон жил суралцж байгаа. Одоо хамгийн удаан суралцж байгаа энэ хүүхдүүдээс ган эрдэнэ гэдэг хүү байдаг. 1-р сургуулийн 11-р ангийн хүү байгаа. За тэгээд тэр хүүгээ маань одоогийн ур чадраар болонгууд энэ барыг зурсан байна. Одоо энэ хан дээр байгаа энэ машинтай уран бүтээлийг хийсэн байна. Их мэдчлэн за одоо нөгөө тэргүй нөгөө нандик шиг зурсан зураг бариад би анх ингэ зурдаг байсан. Одоогийн уран бүтээл инэ гэдэг шиг тийм үр дүнтэй. Манай сургалт болонгууд одоо 3 сар хичээлээд 20% хөнгөлтэй ингэ сурдаг. За тэгээд дараагаас нь 2 жил хагас хичээлээ насан туршдаа та хүүхдээ 2 жил хагасын хугацаанд одоо ингээд хөнгөлтүүдээ багаар эдэлж явсараагаад насан туршдаа 50% хөнгөлтөөр суралцах боломж төгслийг бүрдүүлж өгдөг. Манай хүүхдүүд төвшин сайжрах тусмаа хөнгөлтөө аваа яваад идэм аа. Ийм бас даваа талтай. Тэгэхээр одоо манай энэ үндсэн 10 гаруй жил суралцж байгаа биш 7 жил суралцж байгаа энэ 10 гаруй хүүхдүүд маань яаж байгаа гэхээр бүгд 50,000 төгрөг буюу 50% хөнгөлтөөр ингээ хичээлээд эхэлдэг юм аа. Ийм даваа талтай. Дээрээс нь манай сургуулийн бас нэг даваа тал гэдэг. Энэ болонгууд чөлөөтэй болон тасуудыг хязээж одоо хасдаггүй. Одоо жишээ нь бусад сургалтууд яадаг вэ гэхээр таны хүүхэд энэ хугацаанд ирээгүй. Ердөө сард 12 удаа ордог байхгүй юу? Гадуур одоо ингээ нөгөө нэг сургалтуудын орох ингээ оролтууд дээдлэн 7 хоногт 3 удаа тэгээд 12 удаагийн оролт сард ордог штэ. Гэтэл манайх 12 удаа орж хамгийн урт хугацаагаар буюу 2 цагийн сургалтыг Дон тамхитай хамгийн урт хугацаатай 2 цагийн сургалтыг өгдөг хэрнээ дээрээс нь бас хизээч тасыг тасаар нь авдаггүй. За тэгэхээр та ерөөхдөө надаас чөлөө авдгаараа авна. Чөлөөг би гэрээн дээрээ болонгод гэрээ эрцийн бүртгэл ингээд нэг явагддаг байхгүй эцэг хүүтэйгээ гэрээ хавсарч хийдэг. За гэрээн дээрээ болонгод эрцийн бүртгэлээ цуг хавсарчдаг. Энэ дээр болонгод сард 12 удаа орох ёстой хүүхэд маань та надад 12 удаагийн орлондоос заавал авна. Яагаад вэ гэхээр та одоо хүүхдээ надад өгөхөд
ингээ амжихгүй байжгаад за 6 удаа 8 удаа явчлаа 4 удааг нь одоо за одоо яах вэ нөхгүй л элгүүдээ гээд одоо хайчдаг тохиолдол маш их байдаг шүү дээ тий бусад сургалтууд дээр тэнгүү нөгөө бусад зарим сургалтууд ч нэг айгүй чанга байдаг шүү дээ одоо та хоёр ингээ хуцаа чинь дууссан яахад гэсэн чи ирээгүй хугацааны их байх чинь хугацаанд дууссан дараагийн сарын төлбөрөө өг гэдэг ингээ шахдаг шүү дээ би болгон удаа ингээ 7 жил багшлахад огттэй гэж бол шахдаггүй. Яагаад гэвэл 12 удаа бол миний одоо хүүхдэд олгож байгаа ур чадрын хөвд болгонгод маш одоо богинохон хугацаа. Тэр хугацаанд болгонгод би хүүхдүүдийг тэр хугацаанд хүүхдүүдэд өгстэй юм өхийн тулд та 12 хугацаагаар надаас аваарай. Тэгээд нөхүүлж авна. За та хоёр маань тэдэн өдөр суугаагүй. Тэр өдрөө нөхүүлээрэй гэхээр яах нь надад нөгөө төгөө надад алдагтай юм шиг хэрнээ эцэг хүүдтэй бол маш ашигтайгаар шийдэж өгдөг гэсэн үг. Тэгэхээр нэг сард орсон хүүхдийн маань төлбөр 3 сар дуусах боломжтой байгаа зү. Нэг сард орсон хүүхэд 2 сар төлбөр өгөх ёстой байтал эхний сарынхын төлбөр маань 3 сар дуусах боломжтой. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар өвдөж болно. Ямар нэгэн байдлаар үнэхээр шалтгаантай шалгалтаас бол чөлөө авч болно. Тэрийг манайх нөхөж өгдгөөрөө давуу талтай гэсэн. Бас маш уян хатан нөхцөлтэй байна тийм ээ. Манай мишэлүүд 2 мишэл байгаа. За манай Б мишэлийн хувьд болгонгууд бас энд ингээд үр дүн бас харагдана тий. За энэ уран зургийн хичээл нөгөө хайчилбарын хичээл юм. За одоо ингээд нөгөө хар зургийн хичээл нь бас энэ дээр ингээд явж ирсэн аа. Хар зургийн хичээл одоо Б мишэл дээр хар зургийн хичээл хүндрээд хөрөг зураг руу ордог. Ийм хөрөг зураг руу одоо энэ хадаа антон бүтцээсээ харагцаасаа ингээд заагч те. Тэгээ хүний биений хөдөлгөөнөөс за тэгээд одоо ингээд хүний ерөнхий харьцаагаа зааж эхэлж. Хүний нүуний бүтцээ зааж. За ингэж суралцсныхаа дараа манай Мишель маань яах нь одоо энэ ердөө ингээд 5 дахь 6 дахь бүтээл нь байна уу? Эдгээр бүтээлүүд нь ийм бүтээлүүд ингээд гаргасан байгаа. Мишелийн хувьд одоо хэр удаан суралцж байна? Яагаад энэ хөрөг зургийг сонирхож суралцах болсон юм? Би 1-р сургуулийн 5-р ангиас сурагч Мишель. Би хөрөг зургийг анхнаас нь зурх сонирхолтой байсан. Тэгээд өмнө уг нь уран зураг сонирхтой байсан. Одоо болонгууд уран зургаас өмнө би ер нь хөрөг зураг руу хар зураг мөр сонирхтой байсан. Гэтэ нэг их чиг харснаас хойш нь хар зургийг гоё юм шиг хардсан байхгүй. Тэгээд би ер нь сонирхож гисэн. Мишелийн маань хувьд болгонгууд өнөөдөр хайчилбар хийсэн тийм Мишель байж байгаа. За хайчилбар маань болгонгууд Мишель энэ морийг өнөөдөр зураад зурсныгаа одоо хайчилсан байна ш тийм ээ. За одоо ингэ надад наалгах юм. Тэгээд бүтээлээ наалгаад бэлэн болгоо аваа явдаг. За Мишелийн минь хувьд болгонгууд 21 оноос хойш хичээлж байгаа тийм. За Мишелийн үр дүнгийн хавцтай хэдүүлээ танилцъя. За Мишелийн хувьд болгонгууд ээж эмээнэр нь бас маш итгэвтэй тий сургалтанд одоо ердөө дасралтгүй сургадаг. За одоо энэ дээр байна. Энийг наахаагүй байгаа юм байна. Одоо ингээд бид нар ингээд зурдаг, зурж ажиллахад даваа талаа. Яагаад хайчилбарыг зурж ажиллуулж байгаа юм бэ гэхээр зурх чадварыг л олох гэж хайчлах нь надад чухал биш. Гол нь энэ зургийг яаж зөв зурх вэ гэдэг аргыг нөхөхийн тулд би хар зургийн хичээлийг хайчилбараар далимдуулж орж ин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хайчилбарын хичээл дээр хар зургийн үнс орж явж ин гэсэн. Гуугаар шууд ингээд цоолж хайчилдаг бас арга байна. Тэгвэл тэхийн бол хүүхдийн чадвар сайжрахгүй. Миний хувьд энийг яаж энэ морийг зурхад яаж зөв зурх юм? Байгуултаа дүрс зураасны арга буюу яаж одоо тийм зөв байгуултаар зурх юм. Тэгээд буруу зурх юм бол энийг засуулж зуруулна. Засцураад энэ маань за үнэхээр зөв болж байна, сайн байна. Тэгээд хайшлах хэсэг дээр одоо энэ бүх нөхөлсөн байгаа, энэ цоолсон байгаануудыг бүгдийг нь илгэслэн. За хайшлах хэсэг дээр манарж гин үү, тэ зөв зурсан үгүй гэж шалгаа. За одоо болно хайжлаараа гэхэд хүүхд маань хайжлаад бэлэн болсон бүтээлийг би нааж өгдөг. Хүүхдэр өөрсдөр нь наалгадаггүй бас юм даваа тал. Яагаад тэгэхээр энэ нөгөө хуулга өөрөө сундаг материалтай учраас хүүхэд нааж чадахгүй яг зөв алдаа гарч магадгүй. Тэгэхээр хүүхдийн бүтээлийг хайрлаад би нааж өгдөг байгаа. Тодорхой хэмжээнд тэг өөрийнхөө хэмжээнд бас баг зэргийн юм үзэсгэлэн гаргах хэмжээний бас бүтээлтэй болцсон байна гэж чинь хараад байна л да тий. За зураг зурхыг юун сайхан бэ тэгээд өөрийгөө танилцуулаад зураг зурхад ер нь тайвшрал авдаг, бичгийн хэлбэр сайжирна, сууц сурна гэд их олон давуу талтай. Намайг Мишель гэдэг би Дорнот аймгийн 1-р сургуулийн 6 ангид сурдаг. Модерн арт зургийн дугууланд анх 2021 онд орж ирсэн байгаа. Одоо хүртэл тасралтгүй явж байгаа.
Гэр бүлийнх нь маш сайн дэмждэг гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ирээдүйн мөрөөдөл чинь бас энэ зурагтайгаа холбоотой. Би том болоод зураач болох мөрөөдөлтэй. Тэгээд багасаа ер нь дугуулан мууланд явах туртай байсан зургийн дугууланд. Тэгээд энэ модерн арт зургийн дугуулан анх олж ирээд энд явж гиснээсээ таалагдаад явдаг гэсэн байгаа. Зураг зурж ямар нэгэн бүтээлийг гаргасныхаа дараа чи эндээс яг ямар мэдрэмжийг авдаг вэ? Ер нь зураг зурхад бол их гоё байдаг. Зурж дууссныхаа дараа тэр зургийг харахад бол бас гайхалтай гоё мэдрэмж төрдөг. 23 асуулт влог маань 60 телевизийн студийн байрнаас танд хүрч байна. За манай Заяагийн хамгийн сүүлийн хийсэн уран бүтээл маань 60 телевизийн Зээрэн хүүгийн цаг контентын арын тайзыг урлсан байгаа. За энэ тухай бас үзэгчдтэй ярьж өгнө. За баярлалаа. За энэ хүү контент болонгод маш олон контентын маань энэ арын тайз маань маш олон уран бүтээлчтэй маань ингээд одоо хамтын уран бүтээл, ганц миний уран бүтээл биш. Одоо Дорн таймны хөгжим драмын театрын жижиг хэрэглэл хариуцсан эрхлэгч гэд манай Бадам Дорж найз маань гэдэг. Би ерхий зургийг гаргаад найз минь болгоод надад сэлж, зүсэж өгч, тогтоох юм ажлуудыг хийж өгсөн. За тэгээд одоо энэ хөөс мань сэлж зүсээд бүрэн болсны дараагаас би будалтынхаа ажлыг хийсэн байгаа. Мөн манай дадлагын оюутан эмсүүд одоо сургалтын үйлдвэрлэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нэгдүгээр курсын одоо гар урлалын ингээ оюутан ганзаяад өмнө бас одоо өдөр шинжингээ одоо нааттай ингээд цог байж ингээд хийлцсэн. Бид нар ингээ хамтын уран бүтээл бид гурвын одоо энэ хамтын дурсамжтай маш сайхан уран бүтээл болж ингэж үлдэж байгаа бас маш их баяртай байгаа. Ямар материалаар сэдвийн хугацаанд тавьсан? За, 90 тайзны маань онцлог болгон Дорн таймагт анхдагч тайз гэдгээр маш том давуу талтай. За, материал нь олонгууд хөөсөн дээр гүрүүн татаж, сэлбэрлэж тэгээд уран баримлалыг техникээр будаж юмгч хийсэн уран бүтээл байгаа. Энэ бол Дорн таймгийн хамгийн анхны бөгөөд хамгийн үйлчлэгний байгууллагын хамгийн анхны ийм тогтчлолттой яг ийм төрлөөр анхны уран бүтээл гэж бид нар бас харж байгаа. За бас нөгөө Монгол хэв маяг оруулна тий. Дээрээс нь бас нөгөө хүүхдийн нэвтрүүлэг учраас бас юу гонцолж хийсэн бэ? За хүүхдийн нэвтрүүлэг дээрээс нь одоо Дорн таймагт одоо анхны ийм хүүхдийн одоо бас чанартай контент одоо нэгдэж байгаа бас баяртайгаа. За эндээ зориулж Зээрийн хүү гэдэг нэрэнд нь зориулж логонд нь одоо тэр хээ угалцыг тааруулж тохируулж дээрээс нь одоо энэ нөгөө юу байгаа буган хөшөө байгаа штэ буган хөшөө уул үүл тэгээд одоо Монгол гэрийн хан тэгээд логондоо ингэж хээнүүд одоо ингэж зохиомжл зурсан болгоод юугээ харуулъя Монгол хаж ахуйгаа одоо танин мэдүүлээ те бага насны хүүхдүүдтэй болгоод энэ контентод оролцоод энэ буган хөшөө гэдэг чи юм бэ тийм ээ Зээрийн хүү гэдэг чи одоо Дорнтынх юм бэ Зээр гэдэг чи Дорнтынх юм байна те за энэ одоо материалыг жишээ нь тэр уулыг барьж үзээд энийг юугаар хийх юм бол тэр гэсэн бодол сэтэл төрөх тэр одоо агшнуудыг бас маш их тооцоолсон. За ингээд Саран Заяагийнхаа ажлын ширээний ард ирсэн байна. За энэ хэсэг бол бас модерн арт урлагийн маань бас чухал хэсэг байгаа харагдаж байна. За энэгээр байгаа зүйлсүүд ерөнхийдөө дандаа хүүхдийн бүтээлүүд байгаа гэдгээр онцлог. За нэг зүйлийг бас онцолж харсан. За энэ дээр манай Заяа маань өөрөө хүүхдүүдийн анхан шатны зурлагыг өөрөө зохиож зурдаг. Ийм олон зурлагуудыг өөрөө зохиож зураад тэрөнд хүүхд болохоор энийг олон удаа давтаж зураад ингээд зурах чадвар болон зурлагаа цээжилдэг байгаа. За дараагийн нэг зүйл нь болохоор хүүхдүүдтэйгээ маш ингээд ууггүйгээр маш зузаан юм гэрээг олон жилийн гэрээгээ ингээд тэгээ хадгалсан байт юм байна. Тэгээд тухайн хүүхэд сарын 12 удаагийн оролтон дээрээ одоо энэ нэрсээ бүртгүүлээд явна. Магадгүй танд хүүхэд чинь өвчтөе, чөлөөтэй ямар нэгэн асуудал гарсан ч гэсэн тухайн хичээлийг дараагийн өдөр нь тэрний дараагийн 7 хоног эсвэл дараагийн сард чамаагүй нөхөд суух боломжтой байдаг юм лээ. Үүгээрээ маш онцлог. За сургалтын төвийн хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр сургалтын хөтөлбөр. За ямар ч сургалтын төв ер нь өөрийн сургалтын хөтөлбөртэйгээр үйл ажиллагаагаа явуулбал илүү үр дүнтэй байдаг. За ямар ч багш ер нь өөрийн сургалтын хөтөлбөрөө жилийн хөтөлбөр болон тэ улирлын ч юм уу сараар нэг хөтөлбөрүүдээ гаргаад за
эхний шатнд юу заах вэ гэдгийг ингээд бүхэл тийм хөтөлбөртөөгөр сургалтаа явуулдагаараа онцлог юм байна. За энэ хөтөлбөр бол багшийн хамгийн одоо гард орох гарын хэрэглээ байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань бас эцэг эхчүүд маань ч гэсэндээ хүүхэд маань хэдэн төрлийн хичээлийг одоо ямар хөтөлбөрөөр яаж суралцах вэ гэдгийг эндээс бас харж авах боломжтой. За үүгээрээ бас маш даваа байгаа нь аюу сайшаалтай санагдаж байна. За ингээд бүгдээрээ Дорнод аймгийн хөгжим драмын театрын одоо ханам дээр байдаг маш гайхалтай уран бүтээл дээр хүрэлцэн ирсэн байна. Энэхүү зураглалыг манай заяа маань 15 хоногийн хугацаанд зорж тусгасан байгаа тийм ээ. За энэ зургийнхаа тухай. За хөгжим драмын театр маань захиалга өгснөөс хойш ер нь бол 15 хоногт зурж гүйцэтгсэн. За энэхүү ажилд болонгууд манай хөгжим драмын театрын жижиг хэл хариултсан эрхлэгч гээд манай Бадамдэрж найз маань энэ зургийг маань артлын энэ нөгөө шулуун фон хэсгүүдийг одоо бодоход тусалсан. Тэгээд ерхий гүйцэтгэл зураг болон зургийн гэрэл сүтэр болон одоо зургийн гүйцэтгэлээ би өөрөө гардаж хийсэн байгаа. Мөн төхрөө гээд манай шав байдаг компьютер график дизайнераар одоо сурдаг оюутан маань бас яг зуны амралтаараа ирсэн байсан болохоор бид хоёрт ингээд ерөөдөө гардаар ингээд тусалж бас ингээд хамтарч ажилласан ийм 3 хүний нийт уран бүтээл байдаг. За тэгээд бүтээлийн минь олонгууд онцлог нь олонгууд юу гэж байгаа юм бэ гэхлээр за надад бол захиалагч байгууллага маань нар байх хэрэгтэй гэж хэлсэн. За нар байх хэрэгтэй хэсэг болон хэсэг дээр би болгонгууд бас нөгөө бүрээд бүжиг байх хэрэгтэй, халах бүжиг биш халах бүжиг байх хэрэгтэй. Дуу байх хэрэгтэй, кино урлаг өөрөө шингэсэн байх хэрэгтэй. Дээрэс нь одоо ингээ хараад тахаар халах бүжиг маань, балет, хүүхэлдэйн театр, дуучин, тэгээд зураач одоо бүх одоо энэ театрын бүх бүрэлдэхүүнийг ингэж харуулсан зохиомж хийвэл зүгээр байна гэсэн юм захиалга өгсөн. За тэрэнд болонгууд ерөөхдөө зохиомжоо кино урлагийн ингээд дуучинтай хамтарч одоо ингэж зураад тий ингээд нөгөө хэлсэн бүх шингээс одоо хэлсэн зүйлүүдийг бүгдийн зохиомжиндоо шингэн юм уран бүтээлийг өөрийн зохиомжосоо гаргаж ингэж хийж өгсөн байгаа. За тэгэхээр тэр маань тэнд болонгууд одоо Дорнод аймгийнхаа онцлог болсон зээрийг тий зээр тэгээд Дорнод аймгийн одоо хөшөө зохицолбор тэгээд баярлах байгууламжийг одоо энэ урлагтайгаа ингэж хослуулж бас өгсөн байгаа. Дорнод аймгийн театр учраас за тэгээд тэр хамгийн ард талд байгаа тэр хэсэг дээр болонгууд манай Бадамдэрж найзын маань одоо хөрөг зурагдсан байгаа. Тусалсан хоёр одоо хамтран ажилласан хоёр найз болон шаваа ингээд би царайд өрхийг нь тэр хандаа ингэж мөхрөн үлдээсэн байт юм аа. Тий. Ер нь бол анх ингэж зураглахдаа жишээлбэл одоо зураачин сонирхож асууж байгаа зураачин болохоор зураг ингээд зурж эхлэхдээ зураасаа тавьж эхлэхдээ нэг ийм зураг болно гэж төсөөлж зурдаг уу эсвэл зүгээр л өөрөө ингээд зураал дараа нь за юм болчлоо гэж харддаг өөрөөр хувьд төсөөлн янз бүрийн хувилбараар нь тавьж үзнэ. Төсөөлн зурсныгаа маш олон эскиз гаргана. Эскизнээсээ түүснийгээ дахиад тэр эскизнүүдэд нэгтгэх гэсэн маш олон ийм юунууд байдаг. Зохиомжнууд гардаг. Тэндээсээ нэгдгсэн нэг зохиомж бол гаргаад тэгээд одоо тухайн энэ театрынхаа одоо дараад үзүүлээд за батлуулаад заашууд одоо тохиролцоо гэж зурсан байна. За үнэхээр нэг хүн ирээд зураг авуулсан ч гэсэн те бас энэ тайзыг бол үнэхээр гоё чимэж өгсөн агуу бүтээлийг өөрийнх нь хувьд бол хамгийн том бүтээл. Тийм миний уран бүтээлийн хамгийн том уран бүтээл байгаа. Тэгээд миний амьдралын хамгийн том уран бүтээл байдаг. Тэгээд энэ уран бүтээлээрээ бас маш их бахархдаг. 23 асуулт влогийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За энэ удаагийн аяллаараа бид гайхамшигтай уран бүтээлч бүсгүй Саран заяагийн уран бүтээлүүд болон модерн арт урлагтай танилцлаа. Дараагийн влогоор дахин уулзлаа. Түр баяртай.